Өнөөдрийн үзэж байгаа хоёр дахь нөхцөл маань болохоор бид нар Godonio гэдэг нөхцөлийг хамтаа үзэх байна. Godonio. Энэ маань Монгол хэлээр их байхгүй юу буюу эсвэл тэгсэн байхгүй юу гэсэн утга санааг ихтэй илэрхийлдэг байгаа. Тэгвэл үгийн араас сэрхэн холбоотой мэдээг бид хамтаа үзцгаая. Альда мэдэх гэсэн үг байгаа. Альда мэдэх ойлго. Тэгвэл Algodonio мэдэх байхгүй юу? Aragodonio мэдсэн байхгүй юу гэх мэтчлэн орж ирдэг. Удаа байна. Ирэх гэсэн үг. Ugodonio ирэх байхгүй юу? Wagodonio ирсэн байхгүй юу? Kada явах гэсэн үг байгаа. Kagodonio явах байхгүй юу? Kagodonio явсан байхгүй юу? 잘생겼거든요. Энэ нөхцөл маань болохоор үйл үгээс гадна бас тэмдэг үгээрээс холбогдсон юм гэдэг та бүхэн анзаараарай. Тэгэхээр 잘생겼거든요. царайлаг байхгүй юу? 이쁘거든요. хөөрхөн байхгүй юу гэх мэтлэнгээр холбогдож болдог. Тэгэхээр хамгийн гол нь Godonio гэдэг нөхцөл маань ямар нэгэн дууд аялал илэрхийлж байгааг та анзаараарай. Тэгээд энэ маань өөрийн ярьж байгаа зүйл дээрээ зүйлээ бат мэдсэн, үзсэн, харснаар зогсохгүй яриа минь үргэлжлэн цаашлах боломжтой байдаг илэрхийлдэг. Тэгвэл үйлдэл дундаас яаж ордгийн мэдээг бид анзаарцгаая. 이 근처에 약국이 있어요. Энэ хавьд эмийн сан байдгүй? 네, 꽃장 가면 삼거리가 나오거든요. 거기에서 오른쪽으로 가시면 돼요. 지그레 явбал гурван замын уулзар гарч ирнэ. Тэндээс баруун тишээ явбал болно гэсэн байна. Тэгэхээр Godonio гэдэг нөхцөлийг энд хэрэглэснээр эхнийх өгүүлбэрийг хэлээ зогсохгүй дараагийн өдөр би хэлэх чинь гэсэн гол санаа гарч ирж байгаа. За, 혹시 이 근처에 한인주기가 있어요? 마라톤 이날 빌리문이 몇신 나가고 그래서다 길을 건너면 은행이 하나 있거든요. 거기 가면 있을 거예요. 자무 같은 곳 뱅크닉 백개만 байхгүй юу? тэнд очиж байгаа гэсэн. Энэ утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдөр бид үзэж байгаа Godonio гэдэг зүйл маань өөрийн үдсэн харсан зүйлийг батаар илэрхийлж байгаа утга санааг илэрхийлж байна. өнөөдөр ишлэгийг анхаарал тавьсан ба бүх хүмүүстээ маш их баярлалаа. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р төсөнд тэнцвүүлж байсан гэдэг. Хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлд ханддаг гэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могилская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Хоёр дахь нөхцөлөөр бүгд хамтдаа энэ хүүе гэдэг нөхцөлийг үзэх болно. Энэ нь болохоор текстний дараа, ингэсний дараа гэсэн утга санааг илэрхийлдэг юм аа. Тэгэхээр бүгд энийг жишээн дээр яаж хувирдаг юм бэ гэдгийг харцгаая. Энэ маань үйл үгийн ард орж ирээд текстний дараа, ингэсний дараа гэдгийг илэрхийлнэ. Када явах, кан хүүе. Тэгэхээр мэдээж хэрэг үйл үгүүд нь бүгдээрээ даан байхгүй болно шүү дээ. Бүгдээрнийх нь хувьд за байхгүй. Даанууд нь бүгдээрээ байхгүй болчлоо. Тэгэхээр када гэдгийн даа байхгүй учраас одоо га гэж үлдэж байгаа. Тэгвэл га маань хоёр үсгээс бүрдэж байгааг хандаж байгаа тийм үү? Гэ а үсэг байгаа учраас үүний араас ихшгийг жиглэж шаардлагагүйгээр кан хүүе гэж шууд холбож байгаа. Удаа оо маань ихшиг байгаа учраас хүүе. Кедарида и ихшгээр дууссан байгаа учраас кедарин хүүе. Хүлээсний дараа, ирсний дараа, кан хүүе явсны дараа. Могда идэх
идэх гээд мог гээд 1 2 3 үсгээс бүрдсэн байгаа бөгөөд хамгийн сүүлийн үсэг нь гүйгүүлж байгаа учраас могнхуэ x гэж иргэж байгаа шүү дээ. За тэгвэл дараачих нь игта унших гэсэн үг байгаа. Унших гэдэг нь 1 2 3 үсгээс бүрдэж байгаа. Гэж хамгийн сүүлийн үсэг нь гүйгүүлж байгаа учраас игнхуэ уншны дараа гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ дээр бүгдээ харъя л да. Пеуда хада гэсэн хоёр үг байгаа. Тэгэхээр пеудагийн даа байхгүй болсон, хадагийн даа байхгүй болсон. Энэ дээр яаж урахыг бодоод үзээрэй. Тэгэхээр пеуда гэдэг нь пеунхуэ сурсны дараа, хада гэдэг нь ханхуэ хийсний дараа гэх мэтлэнгээр хуурдаг байна. Тэгвэл бүгдээ жишээ өгүүлбэрээр яаж хуурдаг юм бэ хамт харъя. 컴퓨터를 많이 해서 항상 눈이 아파요. 컴퓨터 дээр их сууснаас болоод 컴퓨터 их оролцсноос болоод үргэлж хансан гэдэг нь болохоор үйл үгийн мэн урд орж ирээд хансан гэдэг давтан жилэрхийлгээр үйл үгээ байн болгочдөг шүү дээ. За үргэлж нүдэ өвддгөө. 1시간 일한 후에 10분 쉬어보세요. 1 цаг ажил хийсний дараа 10분 10 минут амарч үзээрэй. 어제 저녁을 먹은 후에 공원에서 산책을 했어요. өчигдөр оройн хоол эзсний дараа зэрлэг ингээд зугаалсан, сахилсан гэсэн санаа гаргаж ирж байна. Түүний дараа күчээгэл та 읽은 후에 тэр номыг бүгдийг унсны дараа 저도 빌려주세요. надад ч гэсэн төр өгч байгаарай. Энэ мэтлэнгээр 은후에 гэдэг нь холбогддог байна. Гэхдээ бас нэг анхаарамжтай нэг зүйл нь юу гэхээр 후에 гэдгийг хугацаа илэрхийлсэн үгсийн араас шууд холбож болдог. Бид нар нэг өн гэдэг нь хамаарахгүйгээр 10분 10 минут 10분 후에 10 минутын дараа 1시간 1 цаг 1시간 후에 1 цагийн дараа 하루 нэг өдөр байгаа тийм үү? Дагалэрэ 하루. Тэгээд 하루 후에 гэхээр нэг өдрийн дараа гэсэн утга санааг илэрхийлж байна. Энэ 후에 гэдэг утга санаа нь бид нар дөнгөсөө үзсэн дахиад нэг цэцлэх юм бол тэгсний дараа, ингэсний дараа гэсэн утга санааг илэрхийлж байна. Өнөөдрийн хичээлийг анхааралтай сонссон байгаа. Бас үзэж байгаа, бас хичээж хийж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа.